2007 оны 11 сарын 2-ны өдөр Швед улсын Стокгольм хотод байдаг Хогдолон гэдэг метроны буудлын дээр нэг залуу метроны урд дурунаад амь насаа алзчихлаа гэдэг дуудлагыг метроны жолооч цагдаад өгдөг. Ингээд цагдаагийн байгууллагаас баг бүрэлдэхүүн гаргаж хэргийн газар ирж танилцдаг. Хэргийн газар ирээд гэрчүүдээс мэдүүлэг авахад тухайн амь насаа алдсан залуу нь яг хэрэг болох үед ганцаараа байгаагүй. Бас нэг өөр нэг залуутай цуг явж байсан. Тэгээд цуг явж байсан залуу нь яг метро ирэх игдэхтэй мөчийг хүлээж байгаад амь насаа алдсан залууг метроны урд төгсгөж унгасан гэдэг мэдүүлгийг гэрчнэр цагдаад өгдөг. Гэрчүүдийн хэлж байгаагаар энэ хэргийг үйлдсэн залуу нь ойролцоогоор 30-аас 40 орчим настай, 1.70-аас 1.80 см өндөр, нэлээд хөрслөг бор арьстай, буржгар үстэй, бас туранхай гадуураас саарл хурж өмссөн бас толгоондоо малгайтай байсан гэх мэдүүлгүүдийг цагдаад өгдөг. Энэхүү залуу нь амь насаа алдсан залууг метроны урд түлхчээд өөрөө метроны зам руу буугаад метроны зам дагаад алхсан гэж гэрчүүд мэдүүлэг өгдөг. Харамсалтай нь яг энэ хэрэг гарсан өдөр метроны буудлыг байрлах хяналтын камерууд ажиллагаагүй байсан. Тийм учраас цагдаа нар хяналтын камерыг шалгах боломжгүй. Энэхүү залуугийн хөлийн мөрөөр нохоотод хайж хол явах боломжгүй. Учир нь метроны зам цахилгаантай. Ингээд энэ хэрэг гарснаас ойролцоогоор цаг 30 минутын дараа метроны буудлаас 400 метрийн зайтай Хэбуг фон Шваген гэдэг гудамжинд бас нэг орон сууцнд хүн амны хэрэг гарлаа гэдэг дуудлагыг цагдаагийн газар өгдөг. Энэ дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас бас өөр баг бүрэлдэхүүн гаргаж хэргийн газар очиход 29 настай Египт улсаас 3 жилийн өмнө ирсэн залуу цээжиндээ хутгалуулад нас барчихсан байдалтай байж байдаг. Энэхүү 29 настай Египт залуу нь өөрөөсөө гадна 3 залуутай нийлж энэ байрыг хөсөлдөг. Тухайн хэрэг гарах үед цуг хөсөлдөг залуучуудын нь 2 нь байсан, 1 нь байгаагүй. Цагдаа нарыг хэргийн газар ирэхэд амь насаа алдсан залуугаас гадна хамтарч амьдардаг 2 залуу нь бас байрных нь эзэн гэсэн 3 хүн цагдаа нарыг угтаж авдаг. Ингээд хэргийн газар байсан байрны эзэн болон хамтарч байр хөсөлдөг 2 залуу автоматар хэрэг цэжиглэгдэж төр хугацаагаар саатуулагддаг. Цагдаагийн байгууллагаас энэхүү 3 хүмүүсийг ээлжилж байцаалт авахд байрны эзэн хэрэг гарснаас сүүлд ирсэн. Тэгээд байраа нууцаар хууль бусаар энэ 4 хүмүүст хөсөлдөг байсан учраас цагдаа нарт яг үнэн бодит мэдүүлгүүдийг эхний ээлжинд өгдөг. Хэргийн газар байсан хамтарч амьдардаг нөгөө 2 залуу нь болохоор хэрэг болох үед нөгөө өрөөндөө унтаж байсан. Босч ирээд харсан чинь цуг амьдардаг найз нь цээжин тус газараа хотголуулчихсан амиа алдсан байдалтай олцсон гэж мэдүүлэг өгдөг. Ингээд цагдаагийн байгууллагын анхаарлыг хамтарч амьдардаг байсан 4 дахь читгээд буюу хэргийн газар байгаагүй залуу татах болно. Яагаад энэ залуу цагдаа нарын анхаарлыг татахгүй гэвэл энэ 4 дахь читгээд нь болохоор цуг амьдардаг байсан 3 залуутайгаа хараахан ам нийлдэггүй, жижиг сажиг зүйл дээрээс болж муудалцдаг. Нөгөө хэдэн залуутайгаа 1-2 удаа гар зөрүүлж байсан. Тэгээд цуг амьдардаг 3 залуудаа төдийлөн таалагддаггүй. Бас тийм ч учраас яг тухайн хэрэг гарах өдөр энэ 4 дахь читгээдийн хувцсыг тээшинд нь хийгээд багалчихсан. Байрнаасаа гаргана гэд энэ 3 залуу тохирсон байдаг нь цагдаагийн мэдүүлгээр ил болдог. Цагдаагийн байгууллагаас энэ 4 дахь читгээдийг хайж эхлэхэд энэ залуу Медбүрг плацанд байрлах лалын сүмд явдаг. Энэ залууг таньж мэддэг хүмүүсээс асууж сургалахад энэ залуу нь яг тогтсон ажил байхгүй, тогтсон хаяг байршил байхгүй, өдрөөс өдөрт хоног тойруулж өөр газруудаар явдаг их мэдээллүүдийг өгдөг. Нэлээд хэдэн өдөр өнгөрч энэ залууг хайсны эцэст энэ залууг Ринкеби гэдэг бас нэг лалын шашинтай хүмүүсийн цуглардаг газраас цагдаа нар олж баривчилж авдаг. Энэ залуугаас мэдүүлэг авахад энэ залуу нь хэрэг болсон өдөр лалын сүм дээрээ байсан учраас энэ хэрэгтээ ямар ч хамаагүй би амиа алдсан тэр залуутай маш сайн харилцаатай байсан, найзууд байсан. Тийм учраас би яагаад найзаагаа хөнөөх ёстой гэж адилхан лалын шүтлэгтэй нэгээ би амь насыг нь хороох үндслэл надад байхгүй гэж цагдаа нарт хэлдэг. Ингээд хэрэг гарснаас сар гарны хугацаа өнгөрөхөд цагдаа нарт яг хараахан гарт баригдах бодит эд мөрийн баримт олдохгүй. Тийм учраас 2007 оны 12 сарын 14-ний өдөр хэрэг цэжгэлж байсан 4 дахь читгээдийг сулж явуулахар болно.
Хэрэг гарснаас 2 сар гарны дараа буюу 2008 оны 1 сарын 18-ны өдөр орон сууцнд гарсан хүн амны хэргийг хангалттай эд мөрийн баримт байхгүй гэдэг үндслээр энэхүү хэргийг хаадаг. 2008 оны 5 сарын 28-нд мөн л адил хангалттай эд мөрийг цуглараагүй олдоогүй гэдэг үндслээр метроны буудалд гарсан хүн амны хэргийг бас л хаадаг. Тухайн үед Швед улсад хангалттай эд мөрийн баримт олдоогүй бол хүн амны хэргийг хэсэг хугацааны дараа хаадаг хуультай байсан. Гэвч 2010 оны 3 сарын 2-нд энэхүү хуулийг Швед улсын засгийн газраас хүчингүй болгож хүн амны хэргийг ямар ч тохиолдолд хаахгүй гэсэн шин заалт орж ирж энэхүү хуучин хэрэгүүд нь цагдаагийн байгууллага болон өөр прокурорууд дээр очиж энэхүү хэрэгүүд нь дахин сөгөгдөж шалгагдаж эхэлдэг. 2011 оны 11 сарын 22-ны өдөр Ханс Стринлунд гэдэг прокурор 2007 онд болсон энэхүү хоёр хүн амны хэргийг дахин сөхөж шалгахаар болдог. Ханс Стринлунд яагаад энэ хоёр хэргийг өөр дээрээ сонгож авч дахиж нэгтлэхаар болсон бэ гэхлээр Ханс Стринлунд энэ хоёр хэрэг нь хоорондоо 400 метрийн зайтай бас тэгээд энэ хоёр хэрэг нь зөвхөн 1 цаг 30 минутын зайтай болсон хоёр хэрэг болохоор хоорондоо ямар нэг уялдаа холбоо байх учиртай гэдэг үндслээр энэ хэргийг дахиж сөхж нэгтэлж үздэг. Ханс Стринлундын хамгийн их сонирхлыг татсан нэг зүйл нь бол гэрчүүдийн өгсөн мэдүүлэг бас Ринкиби гэдэг газраас олдсон дөрөвдөгч этгээдийн өмсөж байсан хувцас прокурорын анхаарлыг маш их татдаг. Метроны буудлын дээр гарсан хэргийн гэрчүүдийн мэдүүлгэн дээр буржур үстэй, нэлээд хөрслөг бор арьстай, саарл гүрчгтэй бас малгайтай тийм залуу байсан гэсэн мэдүүлэг нь Ринкиби дээрээс баригдсан дөрөвдөгч этгээдийн өмсөж явсан хувцас мөн гаднах төрхийг нь яг АБ-г тодорхойлсон байдаг нь яг энэ дөрөвдөгч этгээд энэ хоёр хэргийг хоёуланг нь үйлдсэн байх магадлал маш их өндөр юм байна гэж Ханс Стринлундын сонирхлыг татдаг. Ханс Стринлундын дараагийн ихийг алах юм бол энэ хэрэгт сэжиглэгдэж байсан дөрөвдөгч этгээд буюу 30 настай Египт залуу. Энэ залууг Швед даяараа нэлээд удаан хайж сургалж үзэхэд энэ залуу төдийхөн хаан байгаа нь ил болж гарч ирдэггүй. Ингээд Ханс Стринлунд хамгийн сүүлийн найдвар буюу Швед улсын цагаачлалын алба руу холбогдож энэ 30 настай залууг сургалдаг. Цагаачийн албанаас энэ залууг 2 жилийн өмнө бичиг баримтыг нь төтгөлзүүлсэн. Швед улсаас энэ 30 настай Египт залууг хөөж гаргах шийдвэр цагаачлалын албанаас 2 жилийн өмнө гарчихсан. Тэгээд зөвхөн энэ залууг хизээ хөөж гарах вэ гэдэг шийдвэрээ хүлээгээд цагаачлалын байранд амьдардаг болох нь олж мэдэгдэг. Ингээд прокурор Ханс Стринлунд тухайн Хлефтю гэдэг газрын цагдаа нартай холбогдож энэ 30 настай дөрөвдөгч этгээдийг яаралтай түргэн баривчилж хэрэг сэжилж саатуулж авдаг. Ингээд л яг урдны адил энэ хүмүүстэй ямар холбоотой байсан, энэ хүмүүстэй муудалцдаг байсан уу, энэ хүмүүсийг чи алсан уу гэж байцаалд авч эхлэхэд яг л урдын адил энэ хүмүүстэй би маш сайн харилцаатай байсан. Энэ метроны буудалд гарсан хэргийг би мэдэхгүй. Энэ байранд гарсан миний хамтарч амьдардаг байсан залуугийн амь насанд би хүрээгүй гэдэг яг өмнөх мэдүүлгийн адил яг л адилхан мэдүүлэг өгдөг. Прокурор Ханс Стринлунд өөрийн хамгийн сүүлийн арга ашиглаж шууд энэ залуу дээр орж амь насаа алдсан 30 настай хамтарч амьдардаг байсан залуугийнх нь маш том зургийг өөрийнх нь өмнө гаргаж ирж тавиад энэ залууг чи алсан биз дээ. Энэ залуу чамд ямар гим хийсэн гэж тулгаж асуудаг. Гэтэл энэ залуугийн царай нь барааж ирээд энэ залуугийн цээд зураглуу зориулж харж чаддгүй. Тэгээд хэсэг хугацааны дараа тийм энэ залууг би аминд хороосон. Би буруутай. Энэ залуутай би тийм сайн харилцаатай байгаагүй. Тэгээ яг тухайн үед энэ залуу хамгийн ойр байж таарад энэ залуугийн аминд би хүрсэн гэж хэлдэг. Ингээд прокурорын хийх дараагийн алхам бол метроны буудлын дээр амь насаа алдсан залуугийн зургийг гаргаж ирж үзүүлж тулгаж асуух. Ингээд метроны буудлын дээр амь насаа алдсан 29 настай Палестин залуугийн зургийг гаргаж ирж үзүүлээд энэ залууг бас чи алсан биз дээ. Энэ хоёр хэрэгт хоёуланд нь чи буруутай үсттэй гэж тулгаж асуухад яг л өмнөхий адил хэрэгээ үүрж
ярьж эхэлдэг. Прокурор чи яагаад энэ 29 настай Палестин залууг амь насанд хүрсэн бэ? Энэ чамтай ямар холбоотой байсан гэж хэлэхэд энэ залуу нь бид хоёр нэг адилхан лалын сүмд очдог. Амь насаа алдсан залуу нь тэр сүмийн хамгаалагч хийдэг байсан. Нэг өдөр би сүм рүү орох гээд очисон чинь чи хитрхи хоцорж ирсэн гэд энэ намайг оруулаагүй. Тэр явдлаас хойш би энэ залууд шонзон санцсан байсан. Тэгээд яг тухайн өдөр энэ залуутай би таарад энэ залууг би метроны урдуур би албаар санаатаагаар төлөвлөсөн гэж хэрэгээ үрдэг. Цагдаагийн газраас метроны буудлын дээр амь насаа алдсан залуугийн хэрэг дээр гэрч болсон гэрчүүдийг цуглуулж энэ 30 настай хэрэг сэжиглэж байгаа залуу болон түүнээс гадна 10 залуучуудыг нэг өрөөнд оруулж яг ижил төстэй хувцас өмсүүлж хэргийг хийсэн залууд 2 номерын дугаар өгдөг. Бусдад нь 1-ээс 11 гэсэн дугааруудыг өгч гэрчүүдийг нэг нэгээр нь оруулж хэн нь хамгийн ижил төстэй байна гэж асуудаг. 4 гэрчүүдээс 3 нь яг 2 номертай залуу мөн байх магадaltaй ижил төстэй юм байна гэж хэлэхэд яг дөрөвтг нь 2 номерыг заавал мөн байх ёстой. Энэ 2 номерыг би яг харж исэн. 2 номертай залуу яг мөн байна гэж 4 гэрчүүд дөрвөлээ 2 номерыг заадаг. Ингээд цагдаагийн байгууллагын хийх дараагийн алхам бол энэ хэрэгээ үүрсэн 30 настай Египт залууг авч явж тухайн хэргийн газар болсон бүх явдлыг өөрөөр нь биеэр нь үзүүлэх. Ингээд энэ 30 настай залууг аваачаад хэрэг болсон орон сууцанд аваачиж яг болсон явдлыг өөрөөр нь нэг бүрчлэн үзүүлдэг. Энэ 30 настай Египт залуу нь мөн л метронд гарсан хэргийг хийсэн гэж өөрөө хэрэгээ үүрсэн учраас энэ залууг метроны буудлын дээр аваачиж мөн л адил болсон явдлыг өөрөөр нь бодит жишээн дээр үзүүлүүлэхээр болж авч явдаг. Ингээд энэ залууг авч явахдаа прокурор Ханс Стринланд энэ залууг өөртөөгөө цуг гавладаг. Өөрөөсөө гавлаад метроны буудлын дээр ороод хэрэг болсон газар яг юу болсныг асуухаар зогсож байтал энэ 30 настай Египт залуу гинт гараа өгц татан гавнаас нь мултран метроны буудлаас гарах гэж завдахдаа цуг явсан цагдаа нарт баригдаж энэхүү дахиж бодитоор үзүүлэх үйл явдлыг цуцалдаг. Ингээд хэрэг гарснаас 4.5 жилийн дараа буюу 2012 оны 5 сарын сүүлээр энэ 30 настай Египт залууг 2 хүний амь насанд онц ноцтойгоор хүрсэн гэдэг үндслээр хэрэгт татаж шүүхээр оруулдаг. Ингээд энэ залууг шүүхэд татхад шүүхийн байгууллагаас энэ залуу нь сэтгцийн өвчтөй, тийм болохоор шоронд хорих боломжгүй. Гэхдээ сэтгцийн эмнэлэгт албадан эмчлэх тэрнийхээ дараа Швед улсаас шууд хөөж гаргах гэсэн шүүхийн шийдвэр гардаг. Ингээд энэ бол Швед улсад болсон явдал байлаа. Тэгээд та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Таалагдсан бол лайк, share, subscribe хийгээрэй guys. Үзсэнд баярлалаа. Thank you. Peace out.